За сайн байна уу нарамчи энэ өдрийн мэндийг хүргэе. Дөрөвдүгээр подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. За сайн байна уу? Өдрийн мэндийг хүргэе. Асал 4 подкаст хийсэн байх шүү те. Харин хүмүүс бас өмнөх подкастууд маань бас аюу гой хүрсэн. Дээрээс нь бас хэрэгтэй мэдээллүүдийг бас цуглуулж одоо дата бас цуглуулж чадсан байх гэж найдаж байгаа. Тэгээд өнөөдөр болохоор бас танаас шууд асуугаад ингэж явчих гэж бодож байна. Та юу нэг юуны талаар өнөөдөр ярих вэ? Өнөөдөр хоёулаа хоолойны өвчний талаар ярих уу? Хоолойны өвчнүүд ер нь ямар өвчин байдгийг, хоорондын ялгаа юу гэдгийг, алийн заавал эмчэд хандах ёстой юм те. Ингээд энэ талаар ярих гэж бодож байна. Хоолой зүгээр л нэг юм өвдөлт байдаг шүү дээ. Жохон шүлсээ залхихад жохон өвчтэй байдаг. Яг тэр үед нь хүмүүс сифтолит түлхэл тоохгүй хаяад яваад байдаг те. Тэрнээс ахуулаад ингээд хүндрээд яваад байдаг юм шиг лээ. Тэгээ миний бол бодлоор мэргэжлийн яг эмчтэр очиод эмчилгээ хийх нь аюу чухал гэдгийг мэдсэн учраас яг одоо ингээд ханиад хүрдэг ч юм уу эхний шинж тэмдэг илэрх хоолой өвдөх яг үед газ очиод нөгөө хоолоо гарчлаад ч юм уу ингээд эмчилгээ хийлгчдэг байхгүй тэнгүүд аюу гоё болчдаг. Тэгэхээр яг тэрийг тоох ёстой юу тоохгүй явах ёстой юм болов уу? Тий. За айгуу их зөв асуулт байна. Тэр ер нь хоолойны их олон өвчин байна. Яагаад тэгэхээр олон эргэтэн байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрнтэй эргэтэн болгоны төнг хоолол хэд чинь л төнг хоолойны их олон өвчин байна. Залгуур хоолой олон өвчин байна. Тэгэл энэ булчирхаануудын олон өвчнүүд байдаг байхгүй юу? Одоо яг энэ байрлаж байгаа булчирхаанууд нь өвдчихдэг учраас жишээлбэл ангийн гэдэг чинь нэг булчирхаа өвчин байхгүй юу? Ер нь бол тэгэхээр бид нар одоо юу гэж ойлгохгүйхээр ерөнхийд нь ингээд нэг 3 бүлэг өвчин л ойлгоод авцсан багт болж байна. Нэгдүгээрт нь тонзиллит буюу хоолой мах өрөвсөх ангийн гэдэг байгаа. Энийг мэдчих хэрэгтэй. Хоёрдугаарт нь фарингит буюу залгуур хоолой өрөвсөл байгаа. Гуравдугаарт нь ларингит буюу төнгийн өрөвсөл байгаа. Ерөнхийдөө ингээд нэг 3 том элбэг тохиолддог ийм өвчнүүдийн талаар л хоёлаа нэг жах ялгаасалгааг ингээд ялгаад ярих гэж бодоод байна л да. Тэгэхээр одоо чиний сая ярьдаг энэ хоолойнд ингээл жоохон дүрлэл юм эвгүй болоод ирэнгот ингээл хилэн дорын юм тавьчихдаг зөв үү гэд асууж байна. Энэ бол ерөнхийдөө фарингит гэх өвчин. Залгуур хоолойн өрөвсөл ахгүй. Тэгээд залгуур хоолой гэдэг чинь яг юуийн хаанаас хаана хүртэл үргэлжилж байгаа гэдгээ бас мэдчүүлэх зүгээр. Тэгэхээр залгуур хоолой чи айгүй юм урт гуурсан хоолой ахгүй юу. Дээд талаараа бүр хамрын энэ ар хэсгээс эхэлнэ. Хамрын ар хэсгээс эхлээд ингээд хамар залгуур, ам залгуур, төнг залгуур гэдэг энэ доошо төнг хүртэл үргэлжилдэг юм гуурсан хоолой өрөвсөл ахгүй. Тэр энэний салст нь өрөвсчээд байгаа юм. Тэгээд ер нь бүх хоолойны өвчнүүд шалтгаан тий ондоо байдаг. Вирусын гаралтай байна уу, бактерийн гаралтай байна уу, харшил байна уу? Эсвэл тэр хүний зүгээр амьдралын онцлог тий гадаад орчны нөлөө гэж болно шүү дээ. Хуурай, шороо тоостой газар байдаг юм эсвэл их дуулдаг, ярьдаг тий юм хүмүүс идэг шүү дээ. Ийм хүмүүст хоолой салстууд аягүй хурдан өрөвсдөг. Тэгээ залгуур хоолой гэдэг маань нөгөө байрлалын үед би сая хэлжлээ. Энэ гуурсан хоолой өрөвснөөсөө болоод эвгүй оргидог. Гол зовир нь юу ах вэ гэхээр нөгөө хоолойн дээр юм байгаад байгаа юм шиг санагдах, хоолой хуурайших тий. Тэгэл юм тэгэлдэд байгаа юм шиг болох хоолойгоо засмаар болдог ч юм уу тий. Гэхдээ ингээд нэг хурц өрөвсөл байхгүй, өөрөөр хэлбэл хал урахгүй. Хурцаар тэгж айхтар өвдөж сүд болохгүй мөртлөө ингээл өглөө усаар жахан хүндүр агаал тэгэл цай угаал нэг халуун бүлээн муучгаар зүгээр болчиход байгаа юм сонио гэдэг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө залгуур хоолой өрөвсөл. Залгуур хоолой өрөвсөл хурц өрөвсөх үедээ ч гэсэн тийм айхтар тий зовир нарцсангүй хүмүүс мэдрэхэ болцсон мэддэхгүй байдаг. Тэгээ энэ өөрөө архаг хэлбэрт орцсон явж байгаа байхгүй. Голдуул архаг шигцэн байдаг. Тэгээ залгуур хоолой гэдэг энэ том гуурсан хоолойн дотор чин яг үүндээ тонзиллит гэдэг энэ бидний одоо ярьж заншсан ангийн гэдэг энэ хоолой махчин байдаг. Энэ бол гүйсэн булчирхай байхгүй юу? Дархлааны эргэтэн байхгүй юу? Гүйсэн булчирхай. Хүүхдэд том байжгаад тэгээд нас ахих тусам нэг 12 3 наснаас эхлээд жижигрээд ингээд
үйл ажиллагаа нь багасаад ирдэг гэсэн. Хүүхдэд яагаад том байдгүй гэхээр хамгаалах тогтолцоо учраас янз бүрийн гадны юм ингэж орж ирж тэ одоо юу гэдгийг амдаа хийхэд хамгаалж идэг ийм одоо зүйл одоо эргэтэн баггүй энэ чухал эргэтэн гэсэн. Тэгээд ангиныг бол ихэнх хүн баг мэддэг. Ангины үед ч одоо халуурн тий голдуу халуурн вирусын гаралтай ч бактерийн гаралтай ч ерөнхийдөө халууралт аюу явагддаг. За вирусын гаралт бол өндөр халуурдаг. Бактерийн гаралтай ч гэсэн халуурна. Тэгэл хоолой нь яг хуу вирусын гаралтай байвал улаагаад час улаан болцсон байх чинь яхад бактерийн гаралтай бол эдэлцсэн байдаг. Ингээ харахад хүн ингэж хардаг шүү дээ угаасаа. Эдэн ингээд нэг нэгээр байж болно эсвэл ингээд нийлцсэн ингээд ийм эдээтэй бас байж болдог. Тэр өвчнийхаа ямар хэлбэр вэ гэдгээс хамаарна. Тэг хэрв зээ эдэлэл хүн бие тавгуурхаал ингээл ирвэл яаралтай эмчит л үзүүлнэ. Одоо залгуур хоолой өрөвсөл шиг те хилэн дороо юм хүлгээл ингээ яваад идэг бол ангины үед бол тэгж болохгүй. Яагаад тэгэхээр ангийн гэдэг энэ тонзиллит бол бүх биеийн өвчин баггүй юу? Бүх биеийн өвчин учраас хоолом ялангуяа ангийнцсан үед хүмүүс тэгдэж бүр ядраад байна, бүр хамаг бие өвдөөд байна тий, булчин өвдөөд, бүр үе мөч өвдөөд, зүрхч хачин болоод ингээл эн чи яаж юм хэр бүх бие хямраад байгаа. Бүх биеийн хордлогот харшлын өвчин баггүй юу? Хордлого харшлын шинж илрээд байна гэсэн. Тэгэхээр энэ ангины үед бол маш яаралтай эмчит үзүүлэхгүй бол ингээд яваад байгаа үед хүндрэл өгдөгөө. За тэр хүндрлийн талаар би дараа нь ярий те. За ингээд 3 дахь бүлэг өвчлөлт бол төмгийн өрөвсөл буюу ларингит гэдээ орж байгаа. Ларингит бол хүүхдэд ялангуяа амьсгалын дээд зам өрөвсөл, фарингит буюу залгуур хоолой өрөвсөл, хол амах эдэлэл юм эсвэл ханиад томооны шинж илрээд эхлэхэд хүүхдэд аягүй хурдан ларингит өгөх гээд идэг. Хоолой нь бачуурал, богдох гол тий, амьсгал нь давчтаал, ялангуяа шөнө орой ингээл амьсгал нь ингээл ягаал бачуурал тий ингээд хягтнаал, хягтнаж дуурал. Энэ үед бол бүр яралтай эмчид хандаж тий, эмнэлэгт хандаж ингээд ларингитийн шинж байж л байвал маш хурдан эмчилгээ явахгүй бол аюултай. Амьсгалын зам боогдох, бачуурах юм. Тэгээд тий хүндрэлөх юм аюултай байдаг. Том хүнд болохоор ларингитийн үед бол голдуул их ярддаг хүмүүс өртдөг. Багш нар тэгэл одоо энэ нэвтрүүлэгчид, дуучид тий. Тэгээ эсвэл угаасаа ингээд нөө гадаа 8 хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Байнга юм ярьдаг. Тэгэл нөө хүүтэн нойтон газар байх, хуурай газар байх, даарч хөрөөл ингээл тэгэл яриад байгаа үед бол дууны хөвч өрөвсчдэг ахна шүү дээ. Ачаалттай ажиллаж байгаа үед л юм. Тий, ер нь ачаалт. Гэтэ зарим хүнд заавал ярьдаг хүн ч биш. Ярьдгүй хүн ч гэсэн ингээд тий амьсгалын замын өрөвслөөсөө болоод ингээд ларингит өгөх гэдэг байна. Тийм хандлага байна үхээр байдаг. Тэгээ гол шинж нь хоолоос өөх. Сүүчдэг. Эсвэл хоолоо ингээд хягтнаад идэг. Тэгээ энэ яг хуу мэргэжлийн хүмүүсээс гадна бас энэ тамхи хийх татдаг хүмүүс эдэг штэ. Тэр хүмүүст бас илэрч болох үхээр болно. Зүгээр юм. Тэгээ буруу зуршлаас болоод одоо төнг өрөвсөж гин гэсэн байхгүй. Тэгээд энэ хэрэгцээ ларингит болцсон үед хүмүүс ингээд сөөцсөн айгу удаа явдаг байхгүй. Ерөөсөл таны хоолоо сөөсөн л бол магадгүй тэгэл 1-2 хоногт наашлах янз байхгүй л бол заавал эмчит хандна. Мэргэжлийн эмчит хандна. Тэгэхгүй бол энэ нөгөө сөөчөөд арилдаггүй ингээд сөөг байдал тогтчихдог. Ингээд дууны хөвчийн энэ дооны өвчч угаасаа булчин байхгүй юм. Тэгээ энэ эргэтэн чи өөрөө хавгнчдаг. Тэгэл хавгнаал одоо тий хавган буухгүй удаан байхаараа ингээ байнгын юм сүүн гэлбэрт орно. Эсвэл өрөвснөөсөө болоод нэг талын саажил өхий үгүйсэхгүй ингээд парез өчдөг байхгүй нэг жахан хөдөлгөөн модчдаг. Өрслөөсөө байж болдог. Тэгээ хөдөлгөөн модчхаар дахид сэргэхэд аюу хэцүү. Тийм учраас ингээд минийх сөөгөд идэм аа гэл ингээд яваад идэг шүү дээ. Тэгж юусаа болохгүй.
Төвөнхийн бүр юм тусгай эмчилгээ байдаг. Мэргэжлийн эмнэлэгт очиод яг төвөнх хоолой руу тодорхой юм эмнүүдийг өрсөлд ардаг эмнүүдийг цацаж хийж өгч ингэж эмчлэгддэг хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс гэрээрээ зүгээр юм хүлэгчээд юм ингээ яваад хахад бол тэрхгүй шууд одоо нөлөө үзүүлэлт байдаг байх нь. Ер нь бол ялгаанууд нь иймэрхүү. Тий, ялгаанууд нь ерөнхийдөө ийм. Аа. За тэгэд энэ дотроо одоо жишээлбэл хүндрэлүүд юу яж болох вэ гэдэг асуудаг шүү дээ. Мах одоо жишээ нь хүмүүс урагчлаа. Миний би хоолойны махтай өвдөхгүй яваад идэг ер нь хоолойны махтай гэсэн хүмүүс байгаа гэдэг шүү дээ. Тэр хүмүүс яагаад хоолойны махтай болд юм бол тэгээ яг ямар заалцтай үед бас хоолойны махыг ахуулдаг вэ? Хоолой мах ерөөсөө хүн болгонд байдаг юм. Хүмүүс ургаад гарчлаа гэж ойлгодог. Хүүхэд байхад тэр хоолой мах ч өөрөө том байдаг хэмжээгээрээ. Тэгээд би тэр хэлсэнтэй нэг 10, 11, 2 за зарим үед 13 нас те 3 наснд хүрээд ирэхээрээ тэр хоолой мах чин нормал булчиргаатайгаа адилхан ингээ багасаад идэх ахна ч хэмжээнд багасаад 17, 8 зарим хүнийх ингээд тийм тухайн орцсныхан дараа би амаа ангаагаад чинь одоо хоолой мах байдгүй л юм биш тэгээд хараад тэр бол 17 8 9 настай болоод ингээд хүн тий өөрийгөө харж ажигладаг тийм болоод ирсний цагт харахад тэр хоолой мах байхгүй энэ нөгөө ном гэж яддаг байхгүй залгууртай гэдэг номны цаагуур орцсон байдаг. Одоо юм өөрийг нь агуулж яадаг юм юу гэдэг байхгүй одоо нэг юм газар гэдэг юм уу та тий тэрний дүршгийнхаа энэ цаагуур урд дүршг ард дүршг хоёрын одоо завсраар ингээд цаашаа жижиглээд орчдөг байхгүй. Тэгэхээр хоолой мах байхгүй жаад би ингээд өвдгөр ингээд гараад байна. Угаасаа хоолой мах эдэлээд өрөсгөр том болол цуугаал гараад ирдэг. Өрөсгөр томорчин гэсэн баг. Тэгээл өрөслөв чинь амтчаар буцаад өрөө жижиг хэлбэртэй ордог. Зарим хүнийх ер нь жижигрээгүй томороо яваад идэг. Тэгэхээр ямар үед хоолой махыг авах вэ гэхээр том жижигээс нь хамаарах үгүй үгүй. Том байсан ч өвддгөө хоолой мах байвал авах шаардлагагүй. Амьсгалын зам цаад учрахгүй л авахгүй гэсэн. Жижигхэн мөртлөө айгүй хорон чанартай өвдөд идэг штеп. Тэгвэл зайлшгүй л авах ёстой. Жижигхэн ч ясаа аавна гэсэн. Тэгэхээр ер нь бол хоолой махыг хордлого харшлын шинж илэрсэн, бусад эргэтэн тогтолцоонд нөлөө үзүүлсэн, өөрөөр хэлбэл үеийн шинжилгээ өгсөн ч үеийн мөчөнд өөрчлөлт гарцсан, зүрхээр нь үе өвддөг болсон, бөөр нь өвддөг, тархи толгой нь өвддөг ч юм уу, ингээд нэг жаахан субфибрилний буюу 37 жоохон гарантай ингээд нэг халууралттай ингээд байгаад идэг шүү дээ. Би хар цагаал нэг л нэгийг тухгүй байдаг. Иймэрхүү хүмүүст бол хоолой мах авах заалттай. Эсвэл хүүхдүүдэд одоо юм хордлого харшлын шинж илрээгүй ч гэсэн хүүхдүүд одоо жишээлбэл 1 жилийн дотор 5 удаа ингээ эдэлээд өвдсөн. Эсвэл 1 жилийн хугацаанд 3 удаа ингээ эдэлж өвдөд 3 жил ингээ тавтагдаад өвдсөн. Ийм тохиолдолд ер нь за гэд эмч сонсож жоод үзэлгээ хийгээд энэ чи ийм хоолой юм биш үү за гэд тэгээд авах залтанд ордог жишээ байна. Одоо хоолойны мах өрөвсөд ингээд өвдөх үед түнхэн өрөвсөл шиг ямар нэгэн тийм хоолой сөөгч юм уу шинж тэмдэг илэрдэг. Хоолой ангины үед үү? Тийм. Яг хөө хэрэг зэрэг явагдчихвэл болно шүү дээ. Өөрөөр хэлбэл ангинаар ч өвдөөл тэгэл доошоогоо төвөнгөч давхар өрөвссөн бол хамтдаа явж болно. Энд чинь ингээд нэг л амьсгалын зам байхгүй. Хамрын өндигээс ахуулаад залгуур хоолойн дотор ам залгуурт нь хоолой мах ангийн гэ байгаа. Тэгэл доошоо явбал төвөнг залгуурын дорд төвөнг гэд хэрэгтэн байгаа. Тэгэл ерөөсөө энэ төвөнг гэд дууны өвч байдаг хэрэгтэн. Тэрнээс цаашаа цагаан мөгөрсөн хоолой болоод ингээл уушигны бронкод ороод ирдэг байхгүй. Тэр ингээд хоолой нь эдэлээд өвдөж байгаа үед уушиг хатгаатай байж болох гэхээр болно. Угаасаа л нэг л юм гурсан зам байхгүй. Тэгээд нэгэндээ албаар дамжуулаад байдаг. Тэгэхээр ерөөсөө хамгийн нөгөө номер 1-т бид нар зүгээр хоолой хүндрэлэл шүс залхихад өвдөж байгаа үед л ерөөсөө эмнэлэгт очиод эмчид хандах нь хамгийн зөв. Хамгийн зөв чи ерөөсөө яг аль нь вэ? Яг аль нь өвдөд байгаа. Би гэрээрээ эмчилгээ надаа
хийлгэх боломж байна уу? Эсвэл би заавал эмнэлэгт ирэх хэрэгтэй байна уу? Яагаад вэ гэхлээр хоолой ангийн ч гэсэн өндөр халуурахгүй ч гэсэн эдээтэй явж байгаад хүндрэл өгдөг. Бид түрүү хэлсэн те хүндрэл өгнө. Энэ ямар хүндрэл байх вэ гэхээр хоолой магчин эдээтэй байж байгаад орчныхоо энэ зөөлөн эд рүү эдээ ингэж те эдээ орно гэдэг юм уу те халдварлагдана эдээ ороод ингээд орчны зөөлөн эд нь ингээд буглаа үүсдэг. Орчны зөөлөн эд. Ингээд энийг нээлгэж те гадагшлуулдаг бүр ийм одоо нэгэн л бугалдсан бол тэрийг гадагшлуулахгүй бол хүн ингээд орчныхоо зөөлөн эдээтэй болцсныг мэдгүй яваад идэг. Жахан хүндүүрийн тороол баг зэрэгтэй энэ юм залхих гэд энэ юм тээглээд байгаа юм шиг юм байгаад байгаа юм шиг мэдрэгдээд байна гэд бүр ингээ яваад идэг. Тэгээ тэр орчны зөөлөн байгаа энэ эдээ чинь доошогоо ингээ хүн чинь босоо амтан штэ. Доошогоо энэ хүзүүнийхээ энэ булчингийн фаст тий одоо энэ хальсыг дагаад тэр чинь ингээд хүндий ингээд хоорондоо тий ингээд нийлцсэн юмнууд биш штэ. Булчин чи өөр ингэсэн юм хэлбэртэй тэрний чинь зай завсраар ингээд доошогоо цээжний хүнд рүү орж идэг. Тэгээ эдээ нэгэнт цээжний хүндэд ороод ирвэл аврал байхгүй. Маш аюултай. Тэгээ их олон тохиолдолд энэ цээжний хүнд рүү орж исэн миний мэдхийн маш олон тохиолдолд сонсогдож исэн. Тийм учраас хоолой ангийн бол зүгээр гэртээ эмчилждэг бас өвчин биш ээ. Заавал үзүүлэн хүндрэл буглаа байна уугүй юугээ шалгуулж явах хэрэгтэй. Буглаа байвал яралт аргамж авах болно. Буглаа байхгүй бол эмчээс зөвлөгөө аваад ингээд эмчилгээ хийх ёстой. Тэгээ эмчийн хяналтанд доор нэг 3-5 хоногийн эмчилгээ хийлгчээд үзүүлж явах ёстой байна шүү. Тэгэхгүй бол хичнээн эмчилгээ бичүүлж авсан ч гэсэн эмэндээ мэдрэг биш байж болно тийм үү? Тэр хүний дархлаа их сул байж болно. Эм үйлчлэхгүй байж болно. Тэгээ би эм угаад яваад байна гэдэг ингээ ойлгоод идэг боловч нөгөөх нь нөлөөлөхгүй байхаа үгүйсэхгүй. Тийм учраас энэ өөртөө маш бодолтой байхгүй бол болохгүй гэсэн. Шагшаа эмнэлгийн хувьд болохоор анх үзүүлээд дараа нь бол хяналтын үзлэг гэж эмчилгээнийхаа дараа бас явдаг уу тий? Тий, ер нь бол анх үзүүлчихэд тэгээд 15 хоног дотроо үнэгүй дахиад үзүүлэх юм боломж байдаг. Яагаад тэр хүн ингээд эмч эмчилгээгээ бичиж өгнө шүү дээ. Магадгүй эмнэлгээр ирж эмчлүүлэх гүүгээр гэрээрээ эмчилгээ авах хүмүүс байдаг. Тэгээ гэрээр нь эмчилгээ бичиж өгөөд 5-7 хоногийн эмчилгээ бичиж өгөөд тэгээд гэртээ тэ эмчилгээ хийлгэж жагаад 5-7 хоногийн дараа дахин одоо хянуулах журмаар тэр хүн үнэгүй үзүүлэх ёстой. Яагаад тэгэхээр эмчилгээнийхээ үр дүнг эмч өөрөө үзэж харж тэ одоо ийм болж шүү гэхийн тулд тэр хүнээс дахин одоо төлбөр авах шаардлагагүй гэж ер нь хардаг. Тэгээд ер нь 14 хоног дотор 14-5 хоног дотор өнгөө үзүүлэх боломжтой. Манад бол хяналтын одоо байнга ирдэг хяналтын хүмүүс байдаг. Хяналтанд орсон жилдээ багадаа 2 удаа ирдэг хүмүүс байна. Тэгээл одоо 1-2-3 сар ороо болоод өвдчих гээд идэг хөөхтүүд байна, архаг өвчнүүд байна. Үе үе сэтэрдэг те аяг бол өвчнүүд дээ шүү дээ. Тэр хүмүүс хяналтанд байдаг хүмүүс болохоор 50% амьдралтаа үзлэг явдаг. Тэгэхээр бас төлбөрийн хувьд бол нэг бас үнэтэй биш хувийн хатан бас аюу гоё дэжгүй мэн тий. Надад л үнэхээр таалагдав. Группийн хүмүүс ч гэсэн бид нар яадаг штэ хяналт группт орсон хүмүүст бол манайх маш их урам өгдөг бас төлбөрийн уян хатан чанар байгаа. Тэгээд янз бүрийн холбооттой манайхаас холбоотой ажилладаг. Ялангуяа даавны холбоо, даавнтай хүүхдүүдийг бид нар үнэгүй үздэг. Тий үнэгүй үзэж чихэнд нь дандаа ингээд нөгөө юу гэдэг л хулиг хоримтлагдчихад байдаг байхгүй. Чиний сууг айгу нарийнхан аав ээж нь авч чаддгүй. Тэгээ сонсол ингээд сулраад байдаг. Тэрийг нь үнэгүй авч өгдөг. Тэгэхээр бас ийм тий юутэй хүмүүст бол манай эмнэлэг бол юм бас тэгээд ээлтэй ч гэдэм тий ингэж ханддаг. Үнэхээр бас хүмүүст бас хэрэгтэй мэдээлэл байлаа. Тэгээд хоолойг бас зүгээр хоолой өвдөдөө нэж явж болохгүйгээр заавал бас мэргэжлийн тэгээ амлалтын бас эмнэлэгт хандаад мэргэжлийн эмчээсэн зөвлөгөө аваад үнэхээр яг гэртээ одоо эмнэлэгт ирч чадахгүй байгаа л эмчээсээ зөвлөгөө аваад эмчээсээ онлайнаар тий зөвлөгөө аваад ингээд бас явах боломжтой юм байна гэж би бол харж байна. Тэгэхээр бас
үнэхээр бас гоё хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгээд бас гоё даавны холбоо гэд хүүхдүүдэд бас тэр тэтгэврт гарсан хөшүүн хүмүүст ч юм уу тий яг ингээд туслаад явж байгаа танд бас маш их баярлалаа гэж зүгээр. Бас нэг энэ хоолойны юм дээр би нэг хэлээд яач бас хүмүүст хэрэгтэй ч магадгүй ч одоо залгуур хоолой аюу хөрвөсөлтэй байдаг байхгүй. Залгуур хоолой яг ялангуяа нармаа дээд хамрын яг тэр хэсэг аюу хөрвөсөн яваад байдаг. Эннээсээ болоод залгуурын хавдар аюу хөөсдөг. Тэгээ залгуурын хавдрыг бол мэддэггүй. Анхан байдлаар компьютер дээр бас онцлогддоггүй. Тэгээ гол онцлогооны шалгуур нь юу байдаг гэхээр нэг талын чих нь ингээд юм орсон юм шиг байгаад байгаа юм шиг ингээд дүлий орхиод байдаг. Нэг талдаа. Дандаа тэр талд нэг талдаа л гэсэн. Тэгээл ер нь ингээд эмчд үзүүлдэг чихийг хардаг, чихэнд нь нэг юм мэдэгддэггүй. Тэгэхээр нөгөө хамрыг чихтэй холбосон тэр гуур савцаа дарагдаад байна гэсэн. Тэгээ чих ингээд дүлий юм шиг орхиод байдаг байхгүй. Тэгээ залгуурын энэ хавдар бол бас тохиолддог ийм зүйл ахгүй юу. Тэгээ манайх ингээд харахаар харагддаггүй. Угаасаа тэр дээр байдаг учраас амын ангаад харагддаггүй. Тэгээ компьютер дээр ч гэсэн ихэнх үедээ хавдрын ихэнх үедээ мэдэгддэггүй. Тийм болохоор хүн шинж тэмдэглэл аюул сайн анхаард юм дэж байгаа нь тийм нэг томорцсон юм байгаад байгаа юм шиг санагдах. Тэгээд дээр нь нэг талын чих дандаа ингээд дүлий юм шиг орхихгүй байвал та компьютерийн шинжилгээ, залгуурын компьютерийн шинжилгээ заавал хийлгэж үзээрэй гэдэг ийм бас яаж мэдхөвтэй тийм хүн байх үгүйсгүй энэ бол бас л манай хоолойтой холбоотой учраас нэг ийм зөвлөгөө өгье. За өнөөдрийн подкаст маань бас энэ үрээд өндөрлөж байна. Тэгээд подкастын маань 4-р дугаартаас хэрэгтэй мэдээлэл өгсөн нарамжтай баярлалаа. За баярлалаа. Тэгээд нийт манай подкастыг сонсож байгаа сонсогчид маань эрүүлийн байгаарай. Эрхэм дээд эрүүл мэнд гэж ярьдаг. Эрүүл байвал бүх юмыг бүтээдэг. Тэгээд ялангуяа хоолой өвчин бол бүр толгой дараалан бүх хүнд байдаг. Тэ тэрийгэ зарим мэдтгүү л явдаг. Тэгэхээр энэ бол бүх биеийн өвчин шүү. Тэгээд хоолой эрүүл бол бүх бие эрүүл байдаг. Тэгээд та бүхэнд эрүүл их хүсье. За баярлалаа.